Монголчууд нийгэм журам давшин орсон нь номноос бэлтгэв. Боловсрол телевиз Монс өдөр хэвлэлийн газар хамтран хүргэж байна. Хоёрдугаар зуун бол Монголын түүхэнд олон томоохон үйл явдал өрнөсөн зуун. Энэхүү нэвтрүүлэг нь 1924-өөс 1959 он монголчууд социализмын хэмээн нэрлэгдэж суурин иргэншил амьдралд хүчтөрөн орж ирсэн нүүдэлчин ард түмэн хувьсан өөрчлөгдөх эхлэл тавигдсан чухал үеийн нийгмийн байдлыг өгүүлэх болно. Нийгэм журам тогтоох үеийн Монголын эдийн засаг. Ардын аж ахуйг хоршоо дуусан явдал бол нам ард түмэн олон жилийн турш явуулсан тэмцлийн их ялалт байлаа. Олон зууны турш малынхаа бичээрийг даган нүүдэлж ирсэн монголчуудыг хөдөлмөрийн хувьд нэгтгэн хоршоож ирсэн нь нэг шинэ үзэгдэл байв. Хувийн аж ахуйг хоршоосон нь 1941 оноос эхлэн хувийн аж ахуйтнууд ноос, мал, сүүг улсад албан журмаар бэлтгэх болсон юм. Мал аж ахуй нь зарим бүтээгдэхүүнийг улсад албан журмаар нийлүүлэх хууль ийхүү баталснаар хувийн аж ахуйтнууд ардын үйлдвэрлэлийн нэгдэл дуртай дургүйч эсэхэд хүрсэн байна. Харин малчид ардын үйлдвэрлэлийн нэгдэл эсэхтэй мал нийгэмчлэх болцыг зөрчихгүй тулд мал сүргийнхээ хамгийн тааруухан бие давжаа ашиг шин муутайг нэгдэлд өгч байжээ. Мөн улсад заавал тушаах ноос, мал, сүүний төлбөрийг биелүүлэхгүй бол хуулийн хариуцлага хүлээдэг байлаа. Харин ардын үйлдвэрлэлийн нэгдлийн ишүүн өрхүүд улсад нийлүүлэх албан журмын бэлтгэл нь хувийн аж ахуйтнаас бага байсан юм. Иймээс хувийн аж ахуйтнууд улсын бэлтгэлээ бага тушаах зорилгоор ардын үйлдвэрлэлийн нэгдэлд хэлэлцэж байжээ. Ардын үйлдвэрлэлийн нэгдлийг дэмжиж хувийн аж ахуйтын сонирхлыг татлахын тулд төрөөс цогц бодлого хэрэгжүүлж байлаа. Тухайлбал 1953 оны 3 дугаар сард ардын үйлдвэрлэлийн нэгдлийг тэргүүний сайжруулалтын улсын зөвлөгөөн болж зарим гишүүдийг шагнаж урамшуулжээ. Мөн ардын үйлдвэрлэлийн нэгдлийг хөдөө аж ахуйн нэгдэл хэмээн нэрлэж шинэ дүрэн батлав. Ийхүү хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүн бүр жилд 75-аас доошгүй хөдөлмөр өдөр ажиллах болжээ. Нэвтрүүлгийн хамтрагч Монс өдөр хэвлэлийн газар. Хувийн аж ахуйтныг хөдөө аж ахуйн нэгдэлд эсвэлэхийн тулд авсан арга хэмжээ. Хувийн аж ахуйтнуудын малаас хураах татварын хэмжээг хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдийнхээс харьцангуй дээгүүр тогтоосон юм. 1953 онд 501-ээс дээш малтай бүх өрх ижил хэмжээний татвар төлдөг байв. Харин 1954-өөс 1955 онд 401-ээс дээш толгой малтай өрхүүдийг 5 бүлэг 8.5-аас 10.3 төгрөгийн татвар хураах болов. Ингэснээр олон малтай өрхийн төлөх татвар эрс нэмэгдсэн юм. Эдийн засгийн энэхүү албадлагаас айлсгийхийн тулд хувийн аж ахуйтнууд хөдөө аж ахуйн нэгдэл эсэхэнд төрөгсөв. Ийхүү 1959 оны 11-р сар гэхэд хувийн аж ахуйтнуудын 99.3% нь хөдөө аж ахуйн нэгдэлд элсжээ. Сайн дурын зарчмаар нэгдэлжүүлж чадсан уу? (1958 оны хавар хурласан Монгол Ардын хувьсгал намын 13 дугаар их хурлаас гаргасан шийдвэрт ардын хувийн аж ахуйтныг ойрын 3 жил сайн дурын үндсэн дээр оршуулан нэгтгэх гэж заасан юм. Гэтэл нам сумын дарга нар улсын бэлтгэл албан татварын дарамтаар сөвдүүлсээр хувийн аж ахуйтныг хүчээр нэгдэлжүүлсэн байдаг. Хүчээр нэгдүүлсний сөрөг үр дагавар.
Манай ард түмэн сталины зөвлснөөр ойрын хугацаанд мал сүргээ 200 сая хүрэх бүрэн боломжтой хэмээн бат итгэж байв. Ийхүү нэгдэлжүүлэхээс өөр гарцгүй хэмээн 1940-оос 1959 онуудад ухуулан сурталчилсаар байсан юм. Гэвч эцэст нь эдийн засгийн албадлагаар хувийн аж ахуйдны 99 гаруй хувийг нэгдэлжүүлж дууссан өвдөөс эхлэн мал сүргийн тоо толгой хурдастай хоригдсон юм. Өөрөөр хэлбэл хүлээж байсан үр дүн талаар өнгөрчээ. Хөдөө аж ахуйн нэгдэл 33 жил оршин тогтнох хугацаанд өмч эзэнгүйдэх дундын хөрөнгийг өрн таран хийх завших байдал улам бүр газар авсан учраас арга буюу тарсан юм. Худалдааны ховшоо байгуулсны учир. Дэлхийд хамгийн анх англичууд эд хэрэглэгчдийн хоршоо байгуулж байжээ. Иймээс англи улсыг тойл болгох ёстой хэмээн ууштай итгэдэг, үүнийг байнга сурталчилдаг ерөнхий сайд болоо чагдарж унаад худалдааны хоршоо байгуулах санаачлал гаргаж байв. Монголын төр улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэх зорилтоо эд хэрэглэгчдийн хоршоо байгуулахаас эхлэх ёстой гэж үзэж байна. Монгол ба хятад худалдаачид. Хятад болон бусад орны худалдаачид өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг ихэвчлэн өндөр хүүтэй зээлээр өгч 1-2 жилийн хугацаанд үнэ хүүтэй бодож авдаг байв. 1929 онд хятад худалдаачид Монголоос мал, түүхий болон бусад зүйлийг экспортлох бараа материал Монголд импортлох эрхийг хасаж улмаар 1930 онд гадаад худалдааны улсын эрх тогтоох шийдвэр гаргаж байжээ. Олон жил Монгол худалдаа эрхэлж байсан хятад иргэд энэхүү шийдвэрийг эсэргүүцээгүй боловч цаашдаа хэрхэн амьзуух янз бүрийн арга олсон байна. Нэг хэсэг нь шууд нутагтаа болсон бол зарим нь Монгол үдэж худалдаа үйлдвэр үйлчлэгээ эрхэлж байгаад үйлдвэрийн хоршоолын артел хөдөө аж ахуйн нэгдэлд гишүүнээр эдисчээ. Зарим нь улсын үйлдвэр аж ахуйн газруудад ажилчин болсноос гадна тун цөөхөн хятад иргэд хөдөө гарч мал маллаж амьзууж байжээ. Нэвтрүүлгийн хамтрагч Монс өдөр хэвлэлийн газар. Улс оршуулын үйлдвэрүүд. 1921 оны эцсээр байгуулагдсан Монгол Ардын харилцан тусалцах хоршооны гол зорилго нь өргөн олныг нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээр хангахад чиглэж байсан зэрэгцээ. Гар үйлдвэр эрхлэгчдийг эсвүрэн оёдол, мужаан, дархан, угаалга цэвэрлэгээ, зорчигч, ачаа тээврийн салбарыг бий болгосон юм. Засгийн газрын шийдвэрээр 1921 оны 7 дугаар сарын сүүлчээс эхлэн налайхын үрсийн уурхай, сангины булан дахь малын эм үйлдвэрлэх газрыг төрийн буюу дотоод яамны мэдэлд авчээ. 1921 оны хавраас эхлэн төрийн өмчил шилжсэн хэвлэх үйлдвэр, сахилгаан станц, савн, лаа, тоосго, өлөн гэлсний газруудыг өргөтгөв. 1922 оны эхээр Алтан булгийн булгаарын заводыг улсын өмч болгосон юм. Мөн онд нийслэл хүрээнд мал нядлах газар, пивны газрыг шинээр байгуулжээ. 1921-ээс 1924 онд төрийн эдийн засгийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэхэд дотоод яам, сангийн яам тэргүүлэх үүрэгтэй байсан бол гадаадын хөрөнгө оруулагчдыг улс орондоо татахад гадаад яам гол үүрэг үүсгэж байлаа. 1925 онд засгийн газраас тогтоол гаргаж нар урлал, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэхийг хүссэн аливаа хүнд ямар нэгэн хориг тавихгүйгээр олгож байв. Харин үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн бичгийг 8 зэрэглэлтэйгээр олгохоор болжээ. Үүний үр дүнд Улаанбаатар хотод морь тэрэгчин, будагчин, зурагчин, хувцас цэвэрлэгээ, халуун ус, өсчин зэрэг газрууд 1928 оны сүүл үеийн нилээд олширв. Харин 1930-аас 1959 он хүртэл хуваарай үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгчдийг нилээд язгаарлах болов. Зөвхөн хүнсөө үйлчлэгээний салбарт зөвшөөрөл олгож байлаа. Патент, лиценз, ариун цэврийн хураамж, ашиг орлогын татвар, газар ашигласны татвар зэргийг нэмж
цэвэр ашигын бадуурсал хувийг хураан авч байна. Үүний нөлөөгөөр хуваараа үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгчдийн олонх нь 1958 оны сүүлчээс үйлээс гагаа зогсоосон юм. Дараагийн дугаард бид аж үйлдвэрийн анхны салбар Атрын анх дугаар аян Монгол банк гэсэн сэдвээр эргэн уулзах болно.